Болох уу нэрэ? Би тэгвэл одоо шууд хийгээд гарчих уу? Оо за баярлаа. Тэг торох гэдэг юм ааш эзний дараа. Өнөөдөр Барса Аогийн хоёр Вентианаас Ван Венг хот руу хөдөлж халуун өдрийг адал явдал амттай хоол агуйн сэрүүхэн дунд жаргалтай өнгөрүүлнэ. Ямар эмри тад хоёр хуйлцсан юм байна. Тэгээд Гэвч азтай эхэлсэн урт аялал маань ядаргаа үл ойлголцол хоёрын дунд том маргаан руу хөдлөнө. Үзэгч та бүхэн минь хэнийхэн зөв бурууг дор бүрнээ дэнслэнэ зэ. Гоё юм байна. Өнөөдөр хамгийн гоё өдөр байлаа. Яа. Юу нуугаад байгаа? юу нууси? Юу ч яах? За шууд эмэгтэй үний өрөөрөө та нар яах гэж байна? Өглөөний мэнд. Сайхан уснаа. Сайхан. Орчихлоо. Орох юм уу? Угсаа хялтаг ямар явж байгаа л та. Оо чирийг бүр мартсан. За ороо. Би сайхан орсон үс. 3 дахь өглөөний минь. 3 дахь өглөөний мэнд. Яасан? Энтэй санаа нэлдэн штэ. Өглөө эрт босохдоо яаж босно ер нь тэр өдөр нэг сэтгэл зүйч юм уу тийм би организм ч юм уу тийм байгаад идэг. Тэгэхээр ер нь өглөөг маш гоё эерэг сайхан эхлүүлэхийг боддог. Тэгэд өчигдөр бол маш сайхан амарлаа. Өглөө яг сэрүүлэгтэй сэрээд ингээ хөөхөн болгоо сууж байна. Дотоодгоо сайхан чи би ингэж боддог штэ. Ерөөсөө сайхан сэтгэлтэй хүнийг л дотоод гоо сайхантай хүн гэж хэлэх болов гэж боддог. Яг бол сайхан сэтгэлтэй хүнээс ижиж муу гарахгүй шүү дээ. Сайхан сэтгэлтэй хүн бол цаанаасаа мэдрэгддэг шүү дээ. Тэгэхээр болж игэл яг тийм дотроосоо гэрэлтсэн, гаднаасаа гэрэлтсэн байхыг хичээж яваал эмэгтэй хүн байна да хөрх. Өөрөө нэг жинхэнэ шазуур зугаал, шүдэ зугаал гарахгүй бол өөрийнхөө буруугаас болоод өглөөний цаг жоохон юу ячжээ. Буруу тооцоолчих. Одоо нэг хүн идж байгаа юм аа ингээл голоол ч юм уу ингэж болохгүй. Идэхтэл за эн чинь бараг л хоо шүү дээ. Энэгээр чинь одоо ингээл ирч хүчээ авч ингээл бодоод идэхэд тэгэл цадчихж байгаа. Хоол идэж болох юм уу? Ямар хоол? Эндээс үү? Зөвшөрч юм уу? Идчих хүн нэрэ. Тэгвэл би ядахтаа энэ борцтой болох уу нэрэ? Би тэгвэл одоо шууд хийгээд гарчих уу? Оо за баярлаа. Тэг торох гэдэг юм ааш эзний дараа. Айн байх хэвээр. За. Окей. Нэр юу? Яах гэдэг. Нэг айц төрөө өчлөө шүү. Дараа нь чи идсэн мэдсэн. Эндээс чин тэтгэх хаслаа маслаа дүрм журам гэдэг юм шээс бай. Бааврыг чи баавртай л гэдэг шүү. Би угаасаа юм нуу гурилтай шүл борцтой шүл. Айгу шүлэрхэх хүн байхгүй. Манай хүүхдүүд ч гэсэн нөгөө нэг юм юу Хөөш энийг ингэж болох хоёр хуваагаад. Оролцогч Огид энэ удаа найруулагчийн зүгээс бэлэг болгоод ивент тэтгэгч Баавар брендийн борцтой, гурилтай шүл идэх зөвшөөрөл өгчлөө. Тэр мөчөд Огигийн царай тэр чигтээ гэрэлтэж харагдана. Хэдхэн хоногийн өмнө ингийн мэт санагдаг байсан хоол энэ аяллаа дунд хамгийн том жаргал болж хуурна гэж хэн санах вүлээ дээ. Заримдаа хүнийг хамгийн их жаргалтай болгодог зүйлс тансаг хэрэглээ биш. Халуун хоол, хайр мэдрүүлсэн анхаарал, идээрээ гэж хэлэх тэр жижигхэн халамжил хамгийн үнэтэй байдаг. Баано хараа сэрсэн мүү? Харин бичлэгтэй бичлэг авж гин. Амар унтчих штэ чамаг биччихааш байраа. Ингээд сайхан орсноо. Чамаг минаар ингээд жоохон хөөрхөн ингээд хажууд шаардсан бүр. Оо ёо. Энэ үг намайг унтуулаад байна. Хан чигдэн штэ. Хөзөөдөж аваад удуулчихдаг ш. Оо амар сайхан амарлаа. Энэ харж байна чаавч чинь. Ментлэрээ 25 дахь телевизэнд байгаа. Хараа юм хэлье. Чи намайг санаж байна уу? Би чамайг санаж байна. Чи намайг санаж байна уу? Жохон санаж байна. Жохон. Оо за тасал. Жохон гэсэн үү? Чи нөө одоо нэг хоёр л хонжоо
их амар сандаг дээр очиог байна. Тэр левел дээр очиаг байна. Хараа нэг юм хэлээ. Миний хайр бол миний баатар тэгээ хайртай маш их хайртай юу хараа зийг би юм уянгаа хайлтаа үг хэлж чаддгүй шүү дээ. Ойлгох гэдэг болохоор тэгээ хайрхаа арыг даадаг дээрэс нь хайргаа маш их ойлгодог баярлалаа хайртай шүү. Шок. Надад хэлэх байна. Амтад баавар шөлөө болох 10 хормоо ашиглаад Огийн халамжит хантайгаа видео дуудлагаар холбогдож сэтгэлээ уудлан үргэлж талархаж явдаг хязгааргүй хайртайгаа илэрхийллээ. Хол явах тусам ядарч туйлдах тусам хамгийн их сандаг хүн чинь хамгийн хайртай хүн байдаг шүү дээ. Тийм ээ бүсгүйчүүд минь. Хайртай ханыхаа төлөө дотроо л хайрлаад өнгөрөх биш үгээрээ илэрхийлж, талархлаа хэлж, урмын үгээ харамгүй хайрлаж байгаарэ. Эр хүн гэдэг заримдаа ганцхан сайхан үгээр л сэтгэл нь тэнийж, мөрөн тэгширч, илүү хол дүүлэн нисэх хүч авдаг юм шүү дээ. намарцаг Альтраа минь ямар хөөрх юм бэ? Энэ ямар хөөрхөн шүлвэ? Хин энэ хөөрхөн шүлийг хийгээвэ? Ягам нөгөө барсаа хийсэн штэ. Ямар барсаа? Ягам жүжигчин барсаа. Нөгөө ухаантай залуу юу? Нөгөө нэг мөнгийг аривлан химнэгч залуу мөн үү? Мөн штэ. Тэр ягам нөгөө 3 хоногийн өдрийн 2 хоолыг 5,000 хүрэхгүй төгрөгөөр авдаг залуу мөн үү? Мөн штэ. Гисэн. За одоо их гоё юм болно. Гайхамшигтай шүү дээ. Ямар үдэ? Тэг би энэ нутыг хаяхгүй. Энэ нутыг аваад Тайланд явна. Нэг ч төгрөг өрөхгүй дээ би. Нэг төгрөгч өрөхгүй явна шүү. Гис. Зура 2 уран сайхны кино нэг зураг авалт эхлэх гээд бид нар зохиол уншлагаа бэлдээл явж ирсэн. Нэг мэдсэн чинь 10 зураг авалт эхлэхээс 14 2 хоног үлдсэн. Тэгэл уншлаган дээр суудсан чи Тамира барсаа над жинчин бас арай биш байна. Турах хэрэгтэй байна гэлж байгаа. Тэгэл 14 хоногийн дотор 10 ил асчихсан шүү дээ. Тэгэл тэр чин бол бүр ингээл өдөр болгон тасгал хийгээл өдрийн нэгэн холтой шууд жин асах тийм юунд ороод. Тэгэл ерөнхийдөө нөгөө нэг амархан шийдчихдэг асуудал чи юу гэхээр нөгөө өглөөний цаг уугаал тасгал хийгээл тэгэнгүүтээ өдөр 3 цагт оройн хоол идчихдэг. Тэгэл маргааш өглөөний цай болтол юу ч идэхгүй. Ингээл 14 хоногт 10 ил бол зүгээр пак гэлээч. Би ингээл амар гоё амттай хоод амар өсөж мөсж жаад хоод итгэхэр би ингээл амар бүжиглдэхгүй баярхуу ёо чи яагаад ингэ юм итгэхэр ингээ бүжиглээд байдгийг. Одоо энэ бааврыг чийснэ баавартай идэж үзүүлээ да та. Боломж олдон тэр боломжийг натгаж аваад цаашдаа нөгөө хөгжүүлж чадчихна гэдэг л тэр хүнээс шалтгаалж. Шинэ үед орсон маань миний маш гоё боломж байсан. Тэгээ боломж атгаж аваад одоо өдөө хүртэл одоо ч би шинэ үеэрээ овлоо. Шинэ үе маань одоо мэдээж өөрөг удахгүй тоглолтоо хийн. Гэхдээ тэгээд бийждээ хаа баавра идэх юм уу? Гайгүй байна. Тэгээс энэ travel sim-ийнхэндээ бас баярлалаа. Ийм гоё гацхгүй. Тэ хурд морд интернетийн хурд энтер бол супер юм байна travel sim-ийнхэн. Тэгээд Лаос улс шүү дээ. Энд чинь бас нэлээд хол газар байгаа шүү дээ. Тэгэхэд ийм гоё үйлчлэгээтэй
байна гэдэг чинь өөрөө амжилт авахгүй интернет гацаад ингээд хахаар бүр стрессэнд орчдөг байхгүй тийм гоё зураг бичлэг тэгээд ингээс сошиалтай ингэмээрээд нөгөөх нь уншаад яадаг тэрэнд бол би угаасаа амар дурггүй. Тэгэхээр нөгөө гадагшаа явахад интернет симэнд амар их анхаарал хандуулж явдаг болохоор тэгээ уцаар нөгөө нэг гэр бүл өөр хүүхдтэйгээ яралтай үеж ярих санах бас ядарсан үед хүүхдүүдтэйгээ ярьж ирч хүч авдаг болохоор travel sim-ихэнд бол үнэхээр супер юм шүү. Амар гоё үнэрт чинь та нарт үнэр нь хараа гайхалтай. Бүрийн борцны үнэр үнэрсэн чи бүр хурдан идмэр санагдаад байна. Йоо борц штэ гэдэг шиг. Баурын. Тэгээ өнөөдөр одоо жинхэнэ нөгөө экстрем аялал руу гарах болохоор жинхэнэ ирч хүч авч байна. Гэтэ барсахад өгөөрэй хөрхий. Хүний зар хамтдаа зовж амчаа. Идэг шүл ууса. Шингэл юм уусан шүү. Тэ. Аим гоё. За баярлаа. Тэгье. Ойр доор уулзъя. Үсэ. Нүрээ янзлчаад буя. Миний хоолыг харал та. Будаатай. Ийм гашил. Гэтэ танаа нэвтрүүлгийнхэн ерөөсө хүмүүнийг ингээ амраадах юм байна тий. Энэ нэр ямар гоё шүл вэ? Өндгөө чанаагүй шууд ингэж өдөр болгон хийх нь маш зүв байсан байна. За явцгаа гэж юм. Зам хол байна. Өнөөдөр бас их адил явдалтай өдөр юм шиг байна. Газ цаа олчоод хөдлөө. Ош яава. Явахгүй мó манхаа. Барсаа хайцсан. Тийш явцсан мó. Ош дараагийн экстрем лүгэ газ очил да ямар амар халуун юм бэ? Хайцсан бэ? Барсаа. Хүлээгээ айлвала. Тосгоны айлынхантай юм яриа зогссон юм шүү. Манай ах чи их яриа өн шүү дээ. Энд сабаки биш дээ. Сабаки яана юу лээ? Сабати. Энэ хөдөөний айл юм байна. Бид нар одоо хөдөө гараад экстрем руу явж байгаа. Хайчваа энэ мод руу хордог. Нууцаар юм идээд байгаа юм шээстэй тэр хүн чинь. Нууцаар идэж явах магадaltaй шүү бас. Энэ юм малтай дахиа махатай айл юм биш үү? Үе. Арай халуун байна. Явъя. Тэнд байгаа юм шүү. Тэр модон дунд байгаа шүү. Юу хийгээд байгаа? Өөшээ ах минь ээ. Юу хийж байгаа юм бэ? Загас ирэх гэж штэ. Хоёулаа бас. Тэнд хүлээгээл лээ. Энд ийм юм болоод байна гэж би мэдэхгүй одоо машинд бүр өлсөж ядраал. Чамд нэг хоол идүүлчих гээл найраа холдорой. Хоол идүүлэх гэдэг. Тийм. Барих гад л байгаа мó. Барихаар бодоод байгаа юм. Ингээд удаад исэн юм биш та. Би ч одоо таны ч одоо гараа одоо ингээ ороод ирэх юм баг. Хүлээгээд л та хэд ч юу вэ? Гэтэ зөвшөөрөх юм уу? Ингээд барсах үнэхээр хөөрхий өөрөө шин сэтгэлээсээ барьсан загсаараа битүүр нэг аяг шүлийгээ дуучих л та. Барих нь уу холдчихъя л та. Би ийх юм уу? Хүүш аха. Хоёулыг зөвшөөрч штэ. Харин тийм ээ. Тэгээд бас Тэгээ түрүү та нар хэлэхгүй намайг машин суулгадах юм. Эсвэл ирээд дэмжиж дүү ш. Заха амжилт. Хоёулаад нэг загсны шүл ууч бас нэг боломж вэ шүү. Энэ хараа. Хүй. Яндатай даа. Юу вэ? Орцсон баха. Бэштэй хөдлөд нь штэ хаа. Ямар том юм. Энэ том доорх уу? Алдцсан. Алдчихлаа.
За тэр ихтэй хоёулаа шүл болохгүй гэж бодсон юм билгүй. Ахаад нэг үзье. Энэ гэхдээ нэлээд загастай юм шүү баха. Загастай мэн харин. Харин тийм байна. Яндатай доо. Загасны шүү дуумаар шүү баха. Орчоод байна уу? Орохгүй байна уу? Ороогүй юм шиг байна. Хөөе. Татаад байна. Орцоо. Яг уу. Орцоо. Харалтаа тэр үзүүрийн татаад байгаа үстэй. Үу тийм бай. Тэр хараа. За одоо алдахгүй шаха. Баг түрүүнээс ч том юм шаха. Одоо ургаач. Татараа. Татараа. Аар хүндэн үү? Хүндэн. Хүндэн бэж. Яна энэ чи яах вэ? Барьж авах юу? Яна барьж авах. Яна. Энэ нуурчдагтай гой нуур шүү. Түрүүнийх бүр том байсан хгүй юу? Нүг том байсан уу? Тий. Гэтэ гоё байна. Оо. За тэгээ. Баярлаа гэж хэлээ да. Та нар идэхгүй мүү? Одоо та хоёр дайлууд одоо өгөх үү? Гэтэ би энийг гормын саналаар барсан. Хоёул дайлахгүй шүү. Энэ эд чинь хоол идээ яваад шүү. Хоёулаа чи идэх. Лаос улсад хөдөөний айлд ирээд хиймэл нуураас загас барьлаа. Энэ нохоо манай загсыг идчихвэ дээ. Одоо наадхаа нандгиндаа ч хайрлаж явна штэ. Хопчай. Хопчай лая гэдэг чинь маш их баярлаа гэсэн үг. Өлсөж явхад минь. How to eat now? How to eat? Ариун банайно. Шарж юм уу эсвэл нэг юу яаж идэж болох юм. Гэтэ шарж идвэл гоё. Тэгье. Хопчай. Чи. Баярлалаа. Хопчай. Хопчай лая. Ой. Оо. Бүр том шүү. Үүр том загас байсан. Энийг идэх юм уу? Хопчай лая. За. За явцай. Гага панда Хий төс. бохот өөр том хайбал. Тэгээ 30 минутанд ахтай хамт загсаа шарна. Шарах юм байна. Туслая гэсэн. Тэгээ. Ямар гоё өдрөө. Би ачаалтаа болчихлоо. Би бас айгу. Айцтай байна. Гэтэ түрүүний тэр томыг алддаг те. Тэр бол бас амар том байсан байна. Би наад чи Үхээгүй нөө. Хөөж юм. энэ За одоо хоолоо идэхчээж битэн юм нэр. харин тэгэхээр чи Гайгуу. муу яарт. Тий. Би ерөөсөө анд явдаг шүү дээ. Тий. Тий. Ерөөсөө анд явдаг. юм монохгүй юу? Үгүй шүү дээ ёстой. Огтны хамраас цус гарахгүй. Тий. Хамгийн сүүлд загас барьсан гэвэл Баярагийн хурмаар Вьетнамд бас загас барьсан. Яг өөрөө гар. Тий. Тэгэхээр ёс чи ёндотой байна тий? Ер нь гадаад явхаараа л загас бариад байдаг. Монголдо бол байхгүй. Монголын загсыг барихгүй. Загсыг бол янзлах юм байна уу? Энд чи одоо тэгэл энтгийн нутгийнхаа бол манайхны хойно шүү дээ. Манай нэвтрүүлгийн дүрмд нэгэн чухал зүйл бий. Оролцогчдод зөвхөн өгөгдсөн мөнгөөр амьдрах ёстой. Гэхдээ өөрийн авиас чадвар, урд үе, хөдөлмөрөөрөө хоол хүнсээ олж байвал түүнийг мэдээж зөвшөөрдөг. Тийм ч учраас Барсагийн барьсан энэ загас дүрм зурчсан үйлдэл биш, өөрийн чадвараараа олсон боломж юм аа. Үнийг хэлэхэд зарим газарт хүмүүсийн нэг аяг кофе авах мөнгөөр манай хоёр бүтэн 10 өдрийн хоолоо зохицуулж яваа. Тийм болохоор замын дундаас ингэж хоолоо өөрсдөө олж, гал дээр шинхэн загсаа шарж идэх эрхийг тэд хүртэх ёстой үстэй. Мэдгүй энэ хайрстан шууд ингэж шарчих юм. Шууд нүүрсэн дээрээ, модны нүүрсэн дээрээ. Лаосчууд бол шууд ингэж загсаа хайрстан ингэж шардаг гинэ. Тэгэнгუта яагаад юм бэ гэхээр загсны махан одоо хайрсын цэвэрлээд ингэж ил гал дээрээ шарахаар загсны махан идэхээр гоо бутраад унцдаг авч болдгоо гэсэн л ер нь тийм утгатай юм байна. Тэгээд ямар амар анзаарва. Арааны шүлс асгарч байна.
Энэ удаагийн дугаар чи их онцлогтой байна. Өмнөх 21,000 шоунууд чинь ингээд дандаа нөгөө өрсөлдөө тэгээс наашаа цаашаага яваа. Тэр чинь зүгээр нийлээд аялаад шүү дээ. Аялаад юм үзээ сонир хамтдаа нийлж одоо хоол идэх гэж байна. Бүр. Тэгээ хөдөөний айл гэхээс илүү юм чинь нөгөө нэг загас үржүүлэхийн газар юм ба шүү дээ. Тийм тэгээд тий нуус дахиад загас үржүүлдэг. Тэгээ загсаа угаасаа жуулчд ирж барьдаг юм байна. Гэхдээ ер нь бол загас бол нэг баригдахгүй гэж юм бол байхгүй гинэ. Ер нь бол баригдана. Хурдан удаанууд гэдэг. Тий. Зүрч арай гоё хурдан байсан. Тий, амар хурдан барьсан. Тэгээд тэгтээ бүрстэй нэрээ олны дундаас өнөөдөр хараг байлаа гэж. Тийм чинь заавал баригдах юм байна л да. Би шийдсэн ч бас. Тий, баригдах юм байна. Тэгэхээр энд бол нэг миний сайндаа тий би одоо 90 сайнаар загас яриад байгаа юм бол байхгүй. Тий. Энэ хэмэл нуурнууд чи угаасаа дүүрэн загстай байна. Тий. Тий. Тэгээ би чинь бүр гайхаад байсан чинь. Би ямар ондоотой бэ гэж хэсэг бодсон чинь. Тий, өөрийгөө шар хүн гэдэг. Хүн штий. Оги энэ сэдвээ дахиж яриа болоо. Болоо харин тэгээд тэр найруулч нь хоёулаа шар хүн гэдэг л та. Үгүй дунд ясаад дээ. Одоо үзэгчд хараад гайхаж байгаа шүү дээ. Юу яагаад энэ оги өөрийгөө шар хүн. Сайн би бүр өөртөө итгэлгүй боллоо. Би нэрэ борж ирлээ гэсэн үг. Үгүй төрүүлж байгаа гэж би бол тэгтээ яг үнэхээр одоогор би хожигдож байгаа. Гэхдээ миний төлөвлөгөө штэ. Яг эцсийн бүлэгт миний төлөвлөгөө яг зөв байна гэдгийг бол мэдээ. Гэтэ би төлөвлөгөөгөө танилцахгүй. Би ч бас нэг төлөвлөгөөтэй ингээд зураа яваад байгаа ш нөө сагсчид шиг ингээд. Тактика боловсруулаад та яаж яах юм? Би тактикгүй шүү дээ. Зүгээр өөрөө зүгээр байгаагаараа за яах вэ гэж явж байгаа шүү дээ. Хамгийн тактиктай та байгаа. Хамгийн муухан чи надад би ингээд амар гинэн цайлган юм яриадсан чи надад хотлоо. Үгүй хотлоо хэлэг баха. Та яг нэвтрүүлэг дуусгаар гарахаар үзээрэй. Би хамгийн харин үнэн яриад байгаа нь би байгаа шүү. Чи чинь тэгтээ надад би $4 солиуллаа гэсэн. Нэгийг солиулсан. Ой, тэгэхэд чинь би зүгээр хотлоо ярьж үзсэн чинь тэгээд баригдчихвэ тагаа сүүлд нь тэгээд үнэн хэлсэн шүү дээ. Ингээд үзэгч та бүхэн хэнийг төрүүлнэ гэж бодож байна? Тооцоотой нь уу? Төрөлхийн овсгоотой нь уу? Нэг нь төвчээрээ хүчтэй. Нөгөө нь харилцаа мэдрэмжээрээ давуу. Өлсгөлөн ядаргаа, урт зам, үл ойлголцол. Энэ бүхний дараа хүн яг хэн бэ гэдг нь л илүү тодордог. 21,000-ын энэ аялалд мөнгө чухалч түүнээс илүү чухал зүйлс өдөр ирэх тусам гарч ирж байна. Хин нь хамгийн сүүлчийн мөнгө хүртэл ухаалгаар ашиглаж чадах вэ? Одоохондоо бол хоёулаа өөр өөрийнхөө хүчтэй харагдаж байна. Харин жинхэнэ ялагчийг замын төгсгөл биш, замын дундах жижиг сонголтууд л тодорхойлох болно доо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аягалав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Та мөрөөдлийн хурмаа ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Цэнхэр далайн гэрэг, нар жаргах торгон агшин. Зөвхөн та хоёрын хайрын түүх. Энэ бол зөвхөн нэг өдрийн баяр биш. Насан туршдаа дурсах нандин түүх юм. BG Travel таны хүслийг бодит болгоход бэлэн байна. Нийслэгийн тийз, зочид буудал, хурмын яслал, хурмын тансаг чимэглэлээс эхлээд таны хурмыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, танд болон таны зочдод дээд зэргийн 5 тухыг мэдрүүлж, цогцоор нь шийднэ. Та зөвхөн жаргалтай байхад л анхаар. Харин бусдыг нь бидэнд даатга. BG Travel дэлхийн хаанч таны хайрын түүхийг бид урлана. Үнэхээр энэ travel sim card бол ярих юм алгаа. Одоо чинь 168 улсад ямар ч асуудалгүй ажиллана гэдэг байгаа. Би одоо travel sim card хэрэглэснээс хойш хэдэн ч улсаар явчихсан. Очсон газар болгон дундад Азийн бүх улсад ажиллаж байна. Зүүн Азийн бүх улсад ажиллаж байна. Европод ажиллаж байна. Одоо ингээд булангийн 3 улсад ямар ч асуудалгүй ажиллаж байна. Бахрейнд арай ороогүй байгаа л та. Гэтэ орчин л доо. За тэгээд та бүхэн ийшлээшээ явах та travel sim.
Өөх, энэ бүр 4 давхар гэж юу? Turtle chips. Төгс гэдэг мэдхүүч. Хамт чанарын төгс хослол Orion. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 калсуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Жинхэнэ солонгос бэлэн ойн самья. Албан ёсны дистрибьютор Баясах хуулж. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад шууд бэлэн. Амт чанар тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цайн. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус үүдэл эсээр гэрэлтэн. Цилония. Кускустар. Кустар. Эцэг харийн илэрхийлэмж Orion Кустар. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тай хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх Мисэр бус үүдэл эсээр гэрэлтэн. Цилония. Одоо бол бид нар энэ монголоор бол одоо манайхан ойлгохоор Лаосын байгалийн одоо тийм тэрэлжид аялал жуулчлалын үзэсгэлэнтэй бүсэд ирчээд байж байна. Экстрем аялал хийх чинь. Энэ заваар явж үзье, зав гоё санагдаж байна. Усан дор л доо тий. Тэр агарын бөмбөлөг бас. За тий агарын бөмбөлөг юм байна. Тэр нэг шүхэр бас амар гоё харагдаад тий. Тийм бай. Тий. Тэгээд. За тийм тэгээд. Завин дээр сун тий. Зав бас гоё. Энэ баярлаа BG Travel-тэй баярлаа. BG маань хөтөлбөр юм байна шүү дээ. Аялын хөтөлбөр маань. Тэгтээ юм байна. Үнэхээр сайхан байна. Гоё байна. Үлсгэлэн мөртлөө гоё байгаад тахаар бас ер нь бол нэг тийм жаргал бол биш байх шүү. Гэтэ гоё л шүү дээ. Мартаад байгаа шүү дээ. Мартаад байна. Үсэж байгаа. Гэтэ гоё яг ингээд BG Travel-ийн маань яг зүгээр аялал аваад явахаар бол хоолтой юм шүү дээ. Хоолтой явах гэдэг. Би хувцас солиодох юм. Би чинь энэ аялалтаа зориулаад одоо 4 өөр хувцас өмснө хотлоо. Ямар ч тач солих хувцастайгаа ирсэн. Хувцас солиод гараад ирэх хөө. Go. Яа. За өнөөдөр экстрем аялалтай явж байна. Энэ байгаль ямар гоё юм бэ? Байгаль нь бүр ямар тасгай юм бэ? Хоёулангийн чи одоо энэ BG Travel-ийн хөтөлбөрөөр явуулаад байгаа юм байна шүү дээ, тийм шүү дээ. Одоо энэ BG Travel-ээр Лаос явах юм бол одоо хоёулагийн явж байгаа бүх юмд явуулсан байхгүй юу? Одоо энэ минь
Бижигээ хол хоолтой. Энэ өрөөх гоё болох юм шиг байхад гадаа мадаа суудаг газартай. Энэ уул энэ мод байгаль ямар гоё. Энэ байгаль уулын тогтолцсон амар сонирхолтой юм байна. Яг кинонд гардаг шиг. Тийм байна. Би нэг давсын наашаа ихчс болохоор жоох ингээд судалсан чинь ийм гоё юмнууд нь би бол бидээгүй. Тийм үү? Тийм. Дандаа нэг юм жоохон бас тийм ядуу буруу орж гэдэг юм уу тэгээд нэг юм тиймэрхүү юмнууд гарч ирээдсэн. Яг ийм гоё юмнуудыг бол яг ирээд үзэл ийм гоё байсан юм уу? Амар гоё юм байна. Стайлаар яваад нэг бүгд бараг ихэнх хотодоор очсон хүмүүс байдаг шүү дээ. Одоо хаашаа явах вэ гэж хүмүүс ахмад давсыг зорж ирээрээ үнэхээр сонирхолтой аялал болох юм байна. Өндөр уус, шорон зам, адал явдал мэдрүүлэх тусгай маршруттай энэ газар анх харахад үнэхээр сонирхолтой санагдана. Монголд экстрим аялал, оффроуд аялал, мотоспортын соёл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, олон залуус уул хад, говь, ой тайгаар урт замын аялал хийх болсон. Барта замын уралдаан, ATV, эндуро мотоцикл, кемпинг аялал хүртэл Монголд аль хэдийн залуусын соёлын нэг хэсэг болсон. Тэр ч утгаараа Ван Венгийн энэ экстрим бүс гадны жуулчдад адал явдал мэт санагдаг бол Монгол залуусын хувьд харин ч танил, дотн мэдрэмж төрүүлж байсан юм. Тэ шороотод амар явчлаа. Нөгөө юу чин юу лээ? Силония. Энийг одоо шууд нүүрэндээ түрхэж болно. Түрүүн гарандаа түрхсэн байс тээ. Гарандаа түрхдэг имийг нүүрэндээ түрхэж бас болох юм уу? Юугаар заанаа чи угаасаа нарны тус бүтэн би эндээ түрхэж болж ш тахаа. Би бүр сая одоо ингээд бүр битүү түрхсэн. Би бүр амар түрхчихв. Одоо өнөөдөр угаас түрхэхгүй бол хүзүүрүүгээ бас түрх. Та энэ хамруулгаа тусаа хийсэн юм шүү. Энэ луга хүзүүрүүгээ түрхэд өгөөч тээ. За байж л та. Гар арчих уу? Цав цагаан болчихно уу бэ? Цав болсон. Гэтэ наа чи одоо ингэ шингэн ш тахаа. Тийм үү? Тий. Тэгжиж л та одоо энэ юугаа нөгөө заавсан. Нарнаас хамгаалахгүй тэгэл дуусна ш. Энд чи одоо төрөд өргсөн болохоор ингээ яахчгүй хөөстэй. Надад бол үнэхээр сайхан байна. Энэ 21,000 шоуны баг хамгийн жаргалтай оролцогч нь бит хоёр баг. 21 шоуны 25 дахь цувралыг 25 дахь үзээрэй. Үзээрэй. Хоол өнөр үзчих штэ. Шорлог ойрхон байна. Ван Венгийн Лаос улсын хамгийн үзэсгэлэнтэй аялал жуулчлалаараа алдартай хотуудын нэг юм. Нийслэл Винтианаас хойд зүгт орших энэ хот нь шохон чулуун өндөр уус, тунгал гол мөрөн, агуй, ногоон байгалаараа дэлхийн жуулчдын анхаарлыг татдаг. Өмнө нь Ван Венг нь үүргэвчтэй аялагчдын төв гэж нэрлэгддэг байсан бол өнөөдөр илүү хөгжсөн аялал жуулчлалын бүс болон өргөжжээ. Энд каяк завны аялал, хийлдэг дугуйтай голын аялал, зип лайн болон агуйн явган аялал зэрэг адал явдалт аяллууд хамгийн алдартайд тооцогддог. Гоёна! Нүрийн дээр цудлаа. Сайхан байна. Ингээд цаа. Ой. Гэтэ гарыг хөвчих юм байлаа би яаж боцоо. Яа наа. Аги маань явдггүй. Яг нэг газар зогсоод байдаг гинэ. Живлээ. Хоёр оролцогч агуу руу ороход гаднах бөхчим халуун агаар нэг л мэтгэд алга болж оронд нь нам гүм цэрүүхэн ертөнц угтлаа. Өндөр чулуун ханнууд олон мянган жилийн турш байгаль өөрөө уралсан тогтцоодыг хараад Барса Оги хоёрын харц хүртэл өөрчлөгдлөө. Замын турш нар, тоос, ядаргаатай явсан тэдэнд энэ агуй төрчгсөн амс хийх тайван орон зай мэт санагдсан бизээ. Хаяа нэг ус туслах чимээ сонсогдож, гэрлийн тусгал
Чулуун ханан дээр ойхон хүртэл нэг л сонин мэдрэмж төрүүлнэ. Гоё. Тэ айжсэн чи энэ хардаа үнэхээр ингээд дээр ингээд чулуутай аагүй. Тэгээд ингээд хөвгчин дээр хөвдөм байх. Тэгтээ хөвгчгүй ч явж бас болд юм байна. Үнэхээр бид нар өнөөдөр ийм аяллаа хамгийн гоё сэрүүхэн хэсэг байна. Ямар гоё. Ямар сайн. Яг энэ монголчууд би энд одоо бараг сарын өмнө ирлээ. Тэгээд хүлээгээд байж байлаа. Ийд шуугантай аялын дунд ийхүү хэсэгхэн хугацаанд байгалийн нам гүмийг мэдэрч юу ч ярилгүй зүгээр л тойруулан харж зогсох тэр мөч хоёр оролцогчид маань үнэхээр таалагдсан бололтой. Энэ аялыг илүү тав тухтай, илүү дурсамжтай болгож буй Beach Travel-ийн хамт олонд тэд талархснаа дахин илэрхийлж байлаа. Аги усрия. Тэр дээрээс усрия. Йоо, яа цомтаа сүстэй. За, поккагийнхаа Ice Melon Tea-г унаа гэж. Ерөөсөө эн чинь л сайхан байна да. Өнөөдөр тэгтээ яасан сайхан өдөр болж байна. Энд чи одоо тэгээд Япон гаралтай Сингапурд үйлдвэрлэдэг гэж байна шүү дээ. За. Тэгэхээр Японоос гаралтай юм бол гоё юм байна. Юу аа? Миний хот юм тоор жимснийх байна. Энийг уухаар битээр чи юу ячаад байгаа? Цацчаад байгаа. Баяр үргээ. Браво! Баяр үргээ чамд. Үнэхээр миний сэтгэлийг баясгаж чадлаа. Баяр үргээ. Баярлалаа. Ой. Хокка баярлалаа. Хөлжгүүд. Маш сайхан байлаа. Нэг тийм нууцлаг аюултай юм шиг мэдрэмжтэй. Гэхдээ дотор нь гэрэл мэрэл тавьсан учраас нэг юм үлгэрийн ертөнцид очсон юм шиг. Би бүр та нараас төрүүлээд ганцаараа эхлээд явсан шүү дээ. Би ганцаархан очиж тэр буланд нь очиж байжгаад жоохон айж майгаад бас. Тэгээ харанхуй буланд очиж нуугдж байгаад огийг ирэхээр нь цочоё гэж бодоод байж цочоохоо гараад ирсэн чи цаашаа харцсан юм чи тийм ингээд. Би одоо ханаа гэсэн. Адтай л гоостой зочихгүй цаашаа харсан байж таарж байгаа байхгүй. Гэтэ яг эмэгтэй хүмүүс тийшээ ганцаараа ингээ яг хөвж орох юм бол амар эвгүй мэд. Эрэгтэй хүн ч гэсэн тий. Бид нар ингээ олуулаа ингэж орсон болохоор гайгүй. Гэтэ өнөөдөр яг энэ 3 хоногийн миний хувьд бол хамгийн гоё нэлээ. Яг тийм сэрүүхэн. Яг үнэ. Тэгээд ингээд түрүү нөгөө машинтай явж байгаа салхилж малхлаа нэг юм маш гоё кайфыг мэдэрлээ. Яг үнэ. Энэ хоолноос амсаж болохгүй юу те? Гэхдээ энэ хардаа манай нэвтрүүлгийн баг одоос жоохон хурцтаад өмнөж бүтээрээс жоохон санаа зоож мовоод ийсэн чи одоо энэ хардаа хажууд хоол мол авчраа тавьчихсан. Тэгээд гэхдээ үнэр нь амар гоё үнэртэй. Амар гоё үнэртэй. Арааны шүлс гоожч бүр. Би одоо Лаост ирчээд Лаос үндэсний хоол идэж үзэхгүй юу? Найрлагчаа бүтээрч одоо Лаос улсад ирсэн. Тэгээ ахиж одоо хэсэгтэй л ирэхгүй шүү дээ. Ирээч үгүй ч. Үндэсний хоолноос нь зүгээр амсаж болохгүй юм уу? Ингээд торгоч гэдэг айгүй. Ингээд идэлтэй мөнгөтэй стэйгээд байгаа байхгүй юу? Чи ид. За. Чи одоо ингэж үлсэж ядарч явж болохгүй. Ид. Зоригтой. Эмэгтэй хүн шүү дээ чи. Чи юм л бол би эмэгтэй хүн гэдэг одоо чи эмэгтэй хүн ид хөдөөтэй. Тэгээд араас нь юу л гэж байгаа. Жохон амраад. Яасан хэцүү. Ой бид нэр одоо аялаад байгаа мó ажиллаад байгаа мó. Сүүлдээ жохон. Одоо бүр ингэ 50 ганц аяг Поккаг бас реклама яг 5 ганц аяг Поккагийн Ice Melon цайгаа ууч чадахгүй ингээд тэгээ надад аягүй муухай. Арт юм мэдж байгаа. Энэ дараа 2 хүн байхад заяа. Beach Travel-ийн захирал нь хамт явж байгаа. Тий. За тэгээд энэ айрын ерөөсөө надтай миний бичлэгэн дээр ирдгүү дандаа ингээл огийг дагаад энэ 3 эмэгтэй юугаа хийж явж юугаа ярьж тэгээд ямар юугаа ярьж тэр камер ч байгаа юм шүү. Айрын ерөөсөө спонсорын бүх бүтээгдэхүүнүүд явдаг. Захиран зарцуулах эрх мэдэл нь айрын. Тий. Тэгээд өглөө
Мэдхгүй би. Та ямар байлаа. За та инг заяа. Би өстэй айгүй үнэнчээр явж байгаа шүү. Угаасаа бүр өглөөний тэр бичлэгэн дээр заяа. Угаасаа үзэгчд мэдчихнэ. Та ингэж ярьсандаа бүр гимшин шүү. Би бүр барсаах идж байгаа мó. Үгүй гэсэн чинь найруулагч ингэсэн заяа. Хорон самаа гаргасан. Альва юм чин тэгэл ингээл хил ам гараад ингээл яваад байдаг хгүй. Анхнаасаа чи тийм байсан бол би идэхгүй л гэж болно шүү дээ. Идэхгүй гэд. Би бол идэхгүй гэд хэлчихсэн. Би аагаад өгөөг бол би ганцаараа ингэж идэж чадахгүй гэж идэхгүйсэн. Чам тэгээд идэхгүй гэж хэлэх зориг байхгүй жиж би хэлсэн тэгтээ идсэн гэд одоо тэ нөгөө матрийн нулимс гэдэг шиг өрөвдөө л идээд байсан гэдэг шиг идсэн байгаа байхгүй чи. Яна өнөө хөрх юм уу барсаад өгөөгүй юу? Үхгүй бол болохгүй шүү дээ. Идээд байгаа байхгүй юу? Амар байлаа. Гэхдээ ер нь ингээд би бодчихин заяа. Та ч гэсэн надад тэгвэл хардах хэрэг байгаа заяа. Та бүр найруулагч байгаа. Миний найраа гэд хоёулахнаас сүжрээ тусдаа яваад байгаа. Бууланд ороод найруулагч байгаа та нар энэ хүнд нэг ширхэг захиран зарцуулах хэрэг байлаа. Наа чи бүр бүх юм байгаа. Энэ хүн нэг аяг ундаач мэдэх хэрэг байхгүй. Хүний нутг тэгээ хэрэгтэй тах юм ингээ орлоод бүр. Энэ хүн за ингэ. Энэ хүн яг таны чамд орсон бүр. Энэ хүнд нэг ч ундаа захиран зарцуулах байхгүй. Бага зүгтэн зөндөө миний ажил хүн надад солиулсан. Энэ хүн надад юу ч өгөөгүй. Энэ хоёр мөнгө солиулсан. Энэ хүн өгөөгүй. Мөнгө хоёр мөнгө солиулсан мөнгө байгаа. Энэ хүнээс шүү дээ. Нэг аяг цай уучгүйгээ би өчигдөр асуусан чинь ариг дуудаж асууя гэж байна. Найра юм авъя л та. Болно шүү дээ. Гэхдээ юу болно шүү дээ гэж мөнгө байна уу? Гүг зээлмэл биш зүгээр одоо даалгуулъя. Одоо тийм ястаа болох юм шүү дээ. Чамд бол мөнгө байгаа. Үгүй болооч дээ. Бодтоо $6 өгсөн. $6 чинь $2 нь хүнсээ авцсан. Би мөнгө өрөх юм бол миний мөнгнөөс хасагдана шүү дээ. Тэгээ би нэвтрүүлгийн төгсгөл мөнгөө тоолох ёстой өстэй. Тийм тэгэхээр найраа за яг надаас яг юу үсэж байгаа юм? Жимс авч идэв л та найраа. Тэгээд тийш торгуулах юм шүү. За. Өөрөө л яг торгуул. Тийшлээ. Тийм ээ тийм дүрэн бол дүрэн штэ. Тийм. Дүрмээ дагах ёстой штэ. Энэ цай энэ хүн чинь өөрөө хувьдаа мөнгөтэй хүн заяа. Та хоёр юу хийж байгааг мэдгүй. Та намайг харсан болохоор би харж байгаа. Би мөнгөтэй. Чийч хувьтай мөнгөтэй. Тий. Гэтэ та хоёр миний найраа гэл ингээл хаяа яалга болоод байгаа шүү дээ. Тэгтээ бид хоёр хизээч булганч хоол идээгүй гурилтай шүү. Эцэл дээ шүү дээ. Булганч гурилтай шүү л идээгүй. Эцээ. Яаж? Одоо бантаа тараа. Бантаад бүр ингээд одоо нөгөө эмгтэй хүнийхээ давуу талыг ашиглаж эхэлж байгаа байхгүй юу? Одоо оог ингэж хэлнэ. Нэг бол дуугаар оруулсан. За хүснээрээ бодох гэж. Тийх баг тий. Яг л байдал тийм л байл тоо. Зас. Явлаа. Баяртай ингээд дуусгая. Нэвтрүүлгийн продюсер нэг оролцогчд хоол өгсөн байна. Өнөөдөр надад хоол өгөхгүй бол би зарах хийгээд юугээл зүгээр унтах үү те? Тийм. Өнөөдөр бол надад бэлдсэн хоол маань байгаа. Тэгтээ би өөрийнхөө бэлдсэн хоолыг ихээр штэ ингэсэн ахгүй. Найруулагч орж ирээд амар сони. Энэ ямар амир та хоёр хуйлцсан юм байна. Тэгээд найруулагч намайг албаар идүүлээ дараа нь ингээ гэж ярьсан. Би юу ч гайхаас чи яаж идэж чадчихна л гэсэн. Хөөе. За оператороос асууя. Би бичлэгч авчээ. Зураглаачсаа. Камер шүүе. Тэгвэл хардаа найруулагч хардаа очиод телевизээр очиод нөгөө өөрийнхөө хэсгээ хасаад энэ гарцсан юм уу? Ингээд гарчиж байгаа юм уу? Гого одоо би оператороос яг асуугаад юм. Өглөөхөө манайхыг авлаа. Тэр хинээрээ. Хэлчихээ. Яг үнэ Монголын ард хүмүүс сонсож байгаа хэлээ. Монголын ард хүмүүс сонсож байгаа. Үнэн шудраг хариулт гинэ. За хэлээрэй. Найраагаасоо нэрээ. Тэр харлаа. Та тэгтээ амар муухай юм биш үү та? Найруулагч би танд ямар хитгэлээ. Та барсаахтаа сүүжрээд надад тэр баавраас нэг идүүлчихээ гэж тэгсэн байна л да. Тэгээд орж ирээ та зүгээр ингээд тэгээ одоо юм асуудал. Энэ асуудлыг ер нь чи өөрөө эхэлж ярьсан шүү дээ. Би үнэн ч шудраг болохоор. Үгүй чи үнэн шудраг байсан бол идэхгүй байсан байхгүй юу? Чи идчихэд дараа нь ярьж ийн гэдэг чи ойлонгаа идэл
Өрөвдөө л идээд байна гэж түрүү хэлсэн шүү дээ. Намайг яваад ороход идээ суужсэн. Үй хуйлцсан юм уу та нар? Амар одоо ингэж байгаа хгүй араа. Одоо муухагаар жишээ авах нь шүү дээ те. Хулгай хийгээд мөнгө авангуудаа тэр мөнгөөрөө өөртөө хоол авч идээд өөртөө хувцас байр авангуудаа дараа нь нөгөө яатсан шүү. Айгу би үнэн шударгагүй учраас хэлэхгүй болохгүй. Нэг байр авсан шүү. За тэгвэл хогч нь одооноос жинхэнэ дайн зарлаж байгаа юм байна те. Тэг. Ямар зөвүүн гэдгээ бүр харуулад өгөө та. Тэг дайн маань байвал одоо зарлаад тах юм. Би ч амар гоё аялангаа тэгээд ийм гоё ахтайгаа оролцсон юм чи нэг хөрсөлтөөд тэгтээ яг гоё ингээд үнэн ч өстой худлаа ярихгүй гэсэн чинь өнөөдөр миний доктор шулмыг манай найруулагч сэрээлээ. Та хоёр сэрээлээ. Чи тийм амар үнэн чудраг байсан бол тэг яагаад идсэн? Найруулагч зүгээр идээ. Барсаад өгчлөө. Хоёр гарын чинь хүлж байгаа дамруулч ингээд чигсэн юм уу? Үгүй тэгсэн юм уу? Чи өөрөө халбагдаад идсэн юм уу? Эсвэл эднэр ингээд хоёр мөчий чинь дөрөв мөчий чинь дарж агаад хамрыг чинь чимгэж агаад амруу чинь боцтой шүл хийсэн юм уу? Энэ хоёр дарж байгаа амруу боцтой шүл хийсэн. Тэгвэл би итгэж байна. Тий. Тэр хэсгийг харин асчих байгаа юм. Амар гоё үнэрч чинь та нарт үнэр нь хараа гайхалтай. Бүрийн борцны үнэр үнэрсэн чи бүр хурдан идмэр санагдаад байна. Ёо борц штэ гэдэг шиг. Баурын. Тэгээ өнөөдөр одоо жинхэнэ нөгөө экстрем аялал руу гарах болохоор жинхэнэ ирч хүч авч байна. Гэтэ барсахад өгөөрэй хөрхий. Хүнээ зар хамтдаа зовж байгаа юм чам. Идэг шүл ууса. Шингэл юм уусан шүү. Үнэхээр даруулж байгаад хүчээр идсэн байвал би бол чамаа үнэн чудраг гэдэгт итгэж байна. Харин чи өөрөө далдаагаа те тавхтайгаа бариад ингээд идээ сууж байгаа бичлэг гарах юм бол чи үнэн чудраг биш байхгүй юу? Тий. Тэгэхээр өөрийгөө үнэн чудраг шар гэж битгий яраарай. Би ядраад энэ хүнээ аваач. Одоохан нэр миний амар уур урчлээ. Тэгээ яах юм? Яваач таа энэ жоо. Хаашаа явах юм би? Намайг явах юм би одоо. Ой тэгчээ ер нь нэг би чи айгу энэ групптэй айгу хайртайсан жоох хайрг болоод гिचлээ шүү. Найруулагч, продюсер, аялын компани захирал, хоёр зураглаач бүр. Энэ хараа би ганцаарх наа. Би энэ та нар нэг тал байсан юм биш үү? Худлаа. Йоо. Энэ хараа та нар хардаа нэг хаа байсан Лаос нэг Монгол залуу өрөвдмөр байдалд ороод ганцаарх наа. Та нар ингээд нэг тал. Та нар 1 2 3 4 5 6 гэд. Надад ерөөсөө гүндээ гэд манай оюутан дүүлэн. Өөр надад алга. Гүндээ голоо зүүдлээ. Манай продакшны фэн дүү маань л байна. Ийм өчтөөсөн юм шүү дээ. Зүгээр. Та нар тэгээд яагаад нэг тал гэж байхгүй. Яагаад нэг тал гэсэн. Айгу мангар юм яа. Яагаад нэг тал гэсэн одоо тайлбарлаад өгөө. За үгүй би хэд гэж хэлээгүй. Сонсгой. Яг баригцаа дараа яг үнэнд гүйцэгдэнгуудаа хүн ингэж байгаа байхгүй юу? Яг үнэнд гүйцэгдчихэж байгаа байхгүй юу? Одоо зүгээр нэг юм гоё. За та 7. Надтай өрсөлдөж байгаа та 7. За юу. За. Яг уу нэг эсрэг 7 болж байна. Хамаагүй. Би бол чатгаараа гүрийгээл явчих. Чадах бүх юм хийгээрэй. За юу. Намайг дарах бүх юм хийгээрэй. Ойлгосноо? Агуугаас гарч ирэхэд саяхны нам гүм тайван уур амьсгал нэг л мэдхэд өөрчлөгдөж эхэллээ. Эхэндээ зүгээр л наргиан тоглоом шиг сонсогдож байсан яриа аажмаар хурцдаж манай хоёрын дунд багахан ам зүрх шалтгаан болов. Нэг талаараа хоёулаа тоглож байгаа мэт боловч удаан аялал, ядарга, өлсгөлөн, халуун бүгд нийлээд хүний сэтгэл зүйд нөлөөлдөг бололтой. Заримдаа хамгийн энгийн тоглоом хүртэл буруу цагтаа тааруул шоглоом болох үе бий шүү дээ. Энэ ёстой гоё юм байна. Өнөөдөр хамгийн гоё өдөр байлаа.
туулгал дээр ийм зав хийж болох юм болоо. Гэтэ энэ зүгээр модон зав биш шүү дээ. Тэ? Байгаль тэгээд хүнд угаасаа хамгийн гоё мэдрэмжийг өгдөг, хамгийн гоё энергийг өгдөг. Сэтгэл санаа гоё амар амгалан, тайван ийм сайхан байхад нэрээ. Тэгээ энэ дээр голтойгоо ойрхон болохоор энэгээр бол бас сэрүүхэн байд юм байна. Тийм амар халуун нөгөө бөхчм агаар бол байхгүй ийм сэрүүхэн агаар байна. Ерөнхийдөө тэгээ ихэнэт сони минь би угаасаа мэдэхгүй байгаа хэл та. Ингээд явангууд голоос холдоод явангууд бөхчм болчиход байгаа байхгүй юу? Бай. Өнөөдрийн экстрем аялал бүр үнэхээр кул таалагдж байна. Байгаль нь гоё. Бас яа эйгөө мэн тэ нарийнхаа ямар гоё юм бэ. Гэтэ яг 21,000 шоунд орсонд амар баяртай энэ удаад ийм гоё улсаар явж байгаа. Ийм гоё юм үзэж байгаадаа баяртай. BJ Travel-ийнхэндээ баярлаа. Ийм гоё хөтөлбөртэй аялал байна гэдэг чи ямар гоё юм бэ. Манайхаа энэ давс дөр тасархай байна штэ. Яа гоогийн бэ цаашаа ороо. Хай! Давсчууд бас айгуу тийм гоё илдэг найрсаг хүмүүс байт юм байна. Дараа нь гоё гэр бүлэрээ юм уу эсвэл найзуудынхаа жил болгон найзуудын аялал бас хийдэг. Тэгээд тэр аяллаа ер нь давсараа сонгомоор санагдчихээн. Найзуудтайгаа бөөнөрөө ирж аялууд их зүгээр санагдчих шүү. Маш их таалагдчихэв. Яна офиса. Энийг юу ямар өхөр гэдэг лээ? Одос өхөр. Би ийм одос өхрийг одоо сая л харлаа ш. 21,000 шоуны энийх адал явдал олон орны аялал үзэгчдэд хүрч буй гайхамшигт мөч бүхний ард асар их хөдөлмөрөөс гадна томоохон дэмжлэг байдаг. Манай хоёр оролцогч өнөөдөр ийхүү шинэ улс орон үзэж, шинэ мэдрэмж мэдэрч, жаргалтай аялаж яваа нь мэдээж ивент тэтгэгчдийн маань дэмжлэгтэй салшгүй холбоотой. Аялал гэдэг зөвхөн зам туулна гэсэн үг биш. Тэр дундаа хоёрч улсад реалити шоу хийхэд санхүү, техник, багийн ажиллагаа гэд маш олон чухал зүйл байдаг. Тиймээс энэхүү боломжийг бий болгож 21,000 шоуг үзэгчдэд хүргэхэд хамтран ажиллаж буй ивент тэтгэгч, хамтрагч байгууллагуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр 5 жилийн аяллаа туршлагатай BJ Travel, мөн амин дэм дархлааг дээд зэргээр дэмжигч Монгол сарлагын сүүний уураг амин чанар, сэтгэл сэргээх амтад шоколад Golden Gobi, халуунд амны цангааг тайлж эрч хүч нэмэх Poca цай кофе, мөн оролцогчдын маань арсыг халуун нарнаас хамгаалж тэжээлийг дээд зэргээр өгөх үүдэл эстэй Celonia брэнд нар ивент итгэн хамтран ажиллалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Тэш дүүрэн дурсамжийг BJ Travel-тэй хамт. Ивент итгэгч байгалаас таны аяга бүрт баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент итгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент итгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй. Шинэ улс, шинэ соёл, шинэ дурсамж. Таны аялал бүрийг илүү тухтай, аюулгүй, аз жаргалтай байлгахад бид танд туслана.
Манай аялын компани нь чанартай үйлчилгээ, найдвартай хөтөлбөр, туршлагатай хамт олноороо аялагч бүрт мартагдашгүй мөчүүдийг бэлгэлдэг. Та Таиланд, Лаос, Хятад, Вьетнам, Индонез зэрэг олон улсын сонирхолтой чиглэлүүдээр аялаж, үзэсгэлэнт байгаль, түүх соёл, өвөрмөц амьдралын хэв маягийг мэдрээрэй. Бид зөвхөн аялал бус, сэтгэлд үлдэх, дурсамж бүтээдэг. Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Үнэхээр энэ travel sim card бол ярих юм алгаа. Одоо чинь 168 улсад ямар ч асуудалгүй ажиллана гэдэг байгаа. Би одоо travel sim card хэрэглэснээс хойш хэдэн ч улсаар явж байгаа. Очсон газар болгон дундад Азийн бүх улсад ажиллаж байна. Зүүн өмнөд Азийн бүх улсад ажиллаж байна. Европод ажиллаж байна. Одоо ингээд булангийн 3 улсад ямар ч асуудалгүй ажиллаж байна. Бахрейнд арай ороогүй байгаа л та. Гэтэ орчин л тоо. За тэгээд та бүхэн ийшээш явах та travel sim. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 кансуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Гоцлонгийн өх, эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус, үүдэл эсээр гэрэлтэн. Цэлония. Сингапурын номер 1 кофе. Пока. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цайн. Сингапурын номер 1 кофе. Пока. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивент итгэгч. Дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ. Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч. Залуу төрх, мисэр бус, үүдэл эсээр гэрэлтэн. Цэлония. Ивент итгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент итгэгч Сингапурын номер 1 цай Пока. Сингапурын номер 1 кофе Пока. За өнөөдөр бүр амар гэдгүй юм гэсэн. Үнэхээр гоё л. Гэтэ сая чиргээр ингээд хоолны нөө үнээр авсан чинь бас чансаа шаардж шин. Би сая зүгээр л нөө хоолны юуны хажуугаар явж байгаа л ботлоо л доо. Барсаахыг практик болно шүү дээ. Хөө. Харин тэгээ яг нөгөө нэг ингэж одоо тэндээс нөгөө нэг юм зарж байгаа юмнаас нь сэсэсэг эдгээр юм уу зарж илээ. Сэсэсэг чи үнэртэн штэ. Тэгээ би ингээд нууцаар цүнхэндээ тэгээд хажууд нь суугаа үнэртэн штэ. Тэгээд яах нь реакшн харах уу. Цаа чин яагаад тэгэхээр бөө юм болно угаасаа барсаах амар хилтэй амтай. Одоо би ингээд сая 0 орчид чи 0 ороод ирэхдээ чи идсэн байна гэдээ наад чи яг тэгж орог орилно шүү надад. Йоо тэгтээ би шүүлсгооч. Зүгээр угаалаа бадруу найхгүй. Йоо тэгтээ ямар гоё харагдчих чинь. За явцгаах уу найзуудаа? Би усуугаад шээс үрэл яваад. Одоо гоё нөө саяны сэтгэлдээ хэлэх юм байна. Дэндүү сайхан байна. Өстой гоё нь.
Яава. Та нарын царай нэг л сонирн байгаадах юм. Гэхдээ өнөөдөр хоёлоо одоо сэтгэлдээ ярьж штэ. Өнөөдөр бол Лаост ирсэн. Ер нь сайхан өдрүүд байсан. Өнөөдөр бол гэхдээ өмнөх өдрүүдээс илүү онцгой гоё өдөр байлаа. Тэгэхээр ийм сайхан өдөр хамт ингээд аялаад бас гоё нэвтрүүлэг хийгээд Яа. юу нуугаад байгаа. Юу нуусан? Юу ч яах? Юу ч нуугаагүй та ямар муухай хартаа болчихоо вэ? Хоёлоо яагаад ингэ хэрдээд байгаа юм бэ? Үгүй хэрэлдээгүй шүү дээ. Тэр чинь зүгээр наргаа шүү дээ. Наргаа л байсан шүү дээ. Чи юу нуугаад байгаа? Ямар бэлээр. Хараад сая чи миний цүнх. Эмэгтэйний цүнх. Та нар нэг л сонин та нар хоол идчихэд ирсэн юм уу? Ямар бэлээр. Гарант чи юу байгаа? Тэр юу? Гөрөөхийнхэн чи юм идээд байгаа би хоёлаа л мэдэхгүй байгаа шүү дээ. Чи цүнхэндээ юу нуусан? Юу ч нуугаагүй та ямар юм харуулчих. Наа цэцэгний чин дор удаагаа юм юу юм? Юу ч аахгүй хаа. Та ямар ядаргаатай юм бэ? Нийл үнэр өнөртэй дээ да. Машинд орж ирэнгүүт өнөрч чинь да. Юу үнэ? Хоол өлссөн байхгүй юу? Үгүй хоол өнөрч чинь. Та нар хоол идсэн байна. Чи хоол идсэн юм шүү. Би юу гэдтий? Харуулчих. Би одоо эмэгтэй хүний зүнхийг булааж аваа, шалгаж малгаална. Би одоо тэгмээргүй байна. Сүрдэлээд байгаа байх шүү дээ. Харуултаа. Чи гэхдээ юу нуугаад байгаа? Та нар яг хоол идсэн байна шүү дээ. Сая ямар заванда та төрүүлж буугаад өөрөө машин суудсан болохоос би сая 0 орчоод ирдээ шүү дээ. Тэгээд наашаа ярьж байгаа л энэ нөө сэтгэлээ. Сая араа би яг та нар яг хоол идсэн юм шүү. Та нар гэж идэрч ихтэй идэж болно шүү дээ хаа. Би идэхгүй юм чи тэгээ зүгэндээ юу хийсэн явж байгаа? Та ямар ядаргаатай юм бэ? Наад чин үгүй шарсан зайцл байна да. Элэ харуулцгаа за харуулч. Үнэр тийм үнэр. За би хэрүүл урал хийхгүй зүгээр харуулч юу юм. Нөгөө нарны тус юм байна уу? Нарны тус өгч ганц төрчих. За. Энэ хараа. Наа чи миний хишээ. Йоо хараа. Хатцсан. Яг шарсан зайц би мэдсэн бохгүй юу? Наа чи миний хишээ. Оо тийм. Оо тийм чинийх биш учраас зүгээр ингээд зөвөндөө хийцэн. Сая ингэсэн байхгүй юу? Оператор ах юугаа аваад зайц авч идийгээ тэгээ идчихэд бигээс зураг авчи энийг цүнхэндээ ич гээд надад. Энэ хоёр цүнхэхгүй. Цүнхэхгүй л байгаа сте. Оо тийм энэ юу энэ юу вэ? Энэ юу вэ? Энэ инкгүй та нар инк би өглөөнөөс хойш яг юм болж байгаа байхгүй юу? Би үзчихсэн үзэж штэ. Та нар өглөө хараа уралдаа шил өгсөн. Одоо нөгөөт нь бүр ингээд хараа. Хураагаад уутан тэгээ цүнхэндээ хийцэн. Миний биш гэж таахаа. Бол нэг нь би авна. Энийг чи ав. Ваа бракти бага битего. Тайч. Ваа битээ. Нэрэ. Уйдслэш оор. Практикум биш би тэгвэл нэг хазна. Нэний ч найрлагч хазаад практикгээд орж ирсэн. Та ямар хурдан худлаа яа өг. Мэдээч та. Одоо та хацсан бол торгуулна штэ. Би өглөөш нэрэ практиксан. Арт түмнэрээ хэлээ. Та нар намайг араар тавьсан. Та нар өглөө намайг араар тавьсан. Сая араар тавьсан. Гэтэ сая барсан хадчлаад би энэ чи үнэртэн бүр ингээд идчих чадахгүй шүлсээ гоё шүлс гоож байгаа. Хазаа талын хазчлаа штэ. Би тэг хазч болох юм уу? Франк та идчихлээ ш та торгуулна штэ. Юу яагаад би торгуулдیں۔ Та ийм байдалд оруулсан мэт тэр бичлэгээ үзүүлдвэл франк. Би сая зүгээр л нөгөө хоолны юуны хажуугаар явж байгаа л ботлоо л доо. Барсаахыг практик болно штэ. Хөө.
Харин тэгээ яг нөгөө нэг ингэж бодоод байна. Тэндээс нөгөө нэг ийм зарж байгаа юмнаас нь сэсэсэг эдгээр юм уу зарж илээ. Сэсэсэг чи үнэртэн штэ. Тэгээ би ингээд нууцаар цүнхэндээ тэгээд хажууд нь суугаа үнэртэн штэ. Тэгээд яах нь реакшн гэнэ. Ямар тэнэг юм бэ? Тий. Одоо та хацлаа. Энэ миний буруу биш шүү дээ. Тэ миний ч бас буруу шагаа. Чи чадсан шүү дээ. Тэ найр чинь буруу шүү. Тэр хоёулаа би нэг онжуулчлаа шүү дээ. Ичгээ. Тий. Хоёул хаваа ич. Та ямар би таныг хацахгүй гэж бодсон. Би хэсэг таныг уурлуулъя гэж бодохгүй. Та уурлахгүй шүү. Хараа зүгээр тэр хамаагүй. Яа, би сая та нарыг дахиад нөгөө намайг долоолоо нийлж дээрлэгчээрээ байгаа юм багтаа л гэж бодлоо шүү дээ. Гүйж та хаа. Амар үнэрсэн шүү дээ. Та тэр амар томыг идсэн шүү дээ. За одоо хацсан юм. Би тэгээ идээгүй ингээ монжуулж болох юм уу? Идчихэж дээ. Идэ одоо өнгөрсөн. Тий, хоёлаа одоо. Би энийг идэх юм уу? Энийг хацнаа би идчихье. Би та тэгээ бүтэн сосисыг би тал сосисыг идчихэж тахаа. Энд чинь найрч талын хаацсан шүү дээ. Би яах юм? Ийм хоёртой юм хийм хоёртой. Ноо. Амар гой. Миний гурсэртэй нахаа. Дотроо нь бясалтай юм. Таних баг. Би бүр практикч амжаагүй чи эхлэх байсан. Дөнгөж эхэлж байгаа ч. Практикээс явсангүй. Тэ ингэчлээ. Саяны практик зүгээр азар хоолгочлоо. Бараг фрик биш тоо гайд шагнал болчлоо. Тий. Тэгшээ баярлалаа таа. Энэ нэ. Энэ модонд нь бясалгын наалч. Огигийн хөгжилтэй нарганч зан нь хөдөлсөн бололтой. Тэрээр найруулагчтай нийлж аваад Барсаг жинхэнэ пранктж орхив. Таяхны үйл ойлголцол маргаанч нэг л мэдхэд замхарч манай хоёрын уур амьсгал эргээд тайван хөгжилтэй болсон бололтой. Урт аялын дунд ийм жижигхэн наргиан инээдтэй мөчүүд хүмүүсийг илүү ойртуулж ядаргааг төр мартуулдаг байхаа. Тэ. Энэ шарсан банана байгаа юм байна. Бидний орсон загсгал юм байна шүү дээ. Тэ. Оо. Мого. Энэ холго нь хэрэм мэрэм байна шүү дээ. Холго нь хэрэм мохоо. Сабайди. Оо. Энэ сарсан байх шүү дээ. Биш үү? Энэ нэрэ. Харах юм уу? Нөгөө амьтад байна шүү дээ. Энэ л нугас. Харах байна. Холго нь байна. Хэрэм мэрэм байна шүү. Холго нь байна. Холго нь хэрэм мохоо. Ойчоочтой бүх юм байна. Бурхан минь юу харчваа? Энэ хэрэм байна. Биш энэ юу юм? Яа, мэдгүй. дотор харцаач. Сабайди. Дахиад нугас. Ай. Одоо дахиад нугас зүгээр ийзээ харагдчих. Дахиад нугас бол яах вэ? Нөгөөдөл нь л аа. Тэрийг бол идэж бол чадахгүй байна. Тэр бол угаасаа яагаад ч хүн өсөж өгөх гэж байвал итгэл байх л да. Ажахрон номгон. Самархонод. Самархоо. Наймаач. Хавч байна. Оо энэ ямар гоё юм бэ? Энийг идмэрх юм. Йоо. Вангивенгээс буцах замдаа манай хоёр оролцогч нутгийн алдартай зах дээр түр саадлаа. Энэ захад Лаосын уламжлалт хоол хүнсний бүтээгдэхүүнээс гадны жуулчдад нэлээд содон санагдах хоолнууд ч худалдаалагдж байсан юм. Тухайлбал харах, сарсан багвахаа зэрэг амьтдыг ил задгай зарж байгаа нь манай хоёрын нүдийг баггүй орой дээр нь гаргасан юм. Монгол хүнд бол нэлээд сонин, бүр гайхмаар харагдах энэ зүйлс нутгийн зарим хүмүүсийн хувьд энгийн хүнсний хэрэглээний нэг хэсэг. Энд харин зураг авалт хийхийг зөвшөөрдөггүй юм билээ. Камер гаргах төдийдөл худалдаачид нэлээд эмзэг хүлээж авч байсан тул манай багч хүмүүсийн ахуй соёлыг хүндэтгэлээ. За энэ чи өстө жинхэнэ зах нь. Өстө утгаараа байсан зах байна. Сонин болчлаа. Би яг иймэрхүү арай чи иймэрхүү ингээд амттыг ингээд шууд ингээд зарна гэж бол арай бодог байсан. Энэ хаарлуунд ингээд нойтон махтай амтнаа ингээд тэр чигээр нь зарч хэрэм байна. Харах байна. Тийм байна. Тийм нөгөө нэг тиймэрхүү амттыг зарж байгаа болохоор
Тэр нь хориотой юм байна. Тэгээд зураг авахуулахгүй л гэдэг. Тэр нөгөө нэг ингээд энэ шүтэд орох гэдэг юм амт мэд гэсэн. Тэр дунд нь байсан. Тэрний махыг яах гэж идэж байгаа юм бэ те? Гэхдээ энэ чи үхэртэй, хонтой, ямаатай. Тэгэл бүгдийг л идэн л дээ. Тэгээ сайн нөө энд байдаг дүү тэгж штэ. Яг хоо иймэрхүү юм иддэг хүмүүс байдаг гинэ. Тэгж бас бөөнөр ингэж амар иддэг юм шиг штэ. Бүр ингээ нүд хальцрамаар шарцсан хэрмийг шарцсан байна. Хөөх юм уу? Магоха. Тэр сарсан магохоос нь юу исэн бэ? Сарсан магохоос. Тийм үү? Тийм. Гэтэ чи Орчлоо ороод чи маш олон улсад бүр янз янзын бүр юмнаас зардаг штэ. Зүгээр би сая зүгээр харсан чи нэг жоохон манайх ингээд хуухлаад бооцсон тарваг хүнд үзүүл бас л эвгүй шүү дээ. Бүх юмтай ингээд байдаг. Тэгээ тийм багтан тэгвэл харнаараа зөөдөрс. Тэнгуут бид нэр өөрсдөө тэрийгээс ятаа цаахан байшаа гэж хөлсөө гожлол идчихтэй. Альва үндэсний чинь олон зуун жилийн турш тогтсон соёл гэж байна. Олон зуун жилийн, олон мянган жилийн турш энэ газар нутагтаа амьдраад энэ цаг агаартай тохироод эндээ амьдрдаг амьтдад агнж идэн штэ. Тэгээд дээрэс нь нөгөө нэг манай доктор профессор Цэрэндорж гэдэг ах маань үдээ. Одоо шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал эрдэмтэн хүн. Тэр хүн надад хэлж ирсэн. Энэ ертөнцийн дээр штэ. Одоо тэнд шарсан хүмүүс штэ. Дээд соёл, доод соёл, муухай соёл, гоё соёл гэж бол байхгүй. Соёл гэдэг нь тухайн улс үндэстний олон мянган жилийн турш амьдралын хэм маягаас ургаж гардаг учраас тэ манай соёл муухай, эднийх гоё гэж бид нар өөрсдийнхөө соёлыг үгүйсгэж өөр соёлыг ингээ магтах гэдэг хандлага байгаа нөө цензурт гэдэг гинэ. Тэрнтэй ижилхэн сайн гоё соёл, энэ муухай соёл гэдэг ийм хэмжээ соёлд байдаг юм байна. Улс үндэст болгоны онцлог учраас. Тэгэхээр би бас энийг бас тэг хичнээн өсөж байгаа ч гэсэн сая гэхдээ бас идэхгүй байна. Гэхдээ нэг юм хэлэх үү? Тарвагч бас мэрэгч юмтай шүү. Тэг ер нь нэг аймгийн хүмүүс амьтд шүү. Амьтд шүү. Тэг. Бид нар хүүхэд байхдаа зурм идчихдэг л байсан шүү. Тэг. Зурм идчихдэг байсан хөдөө. Зурмыг чинь бүр боож моогоод шарж мараад идчихнэ. Би бол тэгвэл мэдхгүй тэр. Чи зурм идэж үзег юм уу? Зурм уу? Зурм анх удаа л танаас сонсч. Ямар сони тий. Идчихдэг л байсан да. Гадаадд явж ээж одоо ийм гоё жимс мэмс авч идмээр байгаа хгүй би. Манго, занго. Их мөнгө чинь томорд юм ид. Би ч тийм яг үнэхээр тэгэж бодож ирсэн ш. За, жимсийн хямдхан юм чинь ер нь бол жимс мэмс аавна гэсэн чаар да. Би одоо хүртэл нэг жимс идээгүй явж. Гэтэ эндээс соёлоо жимс мэмс аваад хэрэггүй штэ. Эндээс шууд буцахгүй штэ. Гэхдээ тийм л дээ. Гэтэ зүгээр яг ирснийхнээ Тайландын жимс бас гоё ш. Тайландын нөгөө манготой цагаан будаа бас гоё ш. Ахаад идэж чадахгүй штэ. Мөнгө ч үгүй. Оо тийш дээ. За би тэрийг хэлээд багт. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад л шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цайн. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах,
үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уурга нөхөхийн тулд эдгээр 29 стакан сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уурга эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Сингапурын номер 1 кофе Пока. Оригинал халуун ногоотой булдаг. Хоёр дахин халуун ногоо. Халуун ногоотой карбонара. Эслэгтэй халуун ногоотой. Ямар ч үед таны таалал нийцэх гал мэд төрөлцөх хамт булдаг. Самьян брендийн албан ёсны дистрибьютор Баясах хуульч. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадный крем. Гоцлонгийн өх. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус үүдэл эсээр гэрэлтэн. Цилония. Ивэн тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивэн тэтгэгч Сингапурын номер 1 цай Пока. Сингапурын номер 1 кофе Пока. Ивэн тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Өнөөдөр ч өстой их өдөр их хэцүү өдөр байлаа шүү. Гиснээс шууд хоол иднэ. Шууд хоол идэ тэ. За. Тайгын баавар шилдэг бүтээгдэхүүн, шилдэг үйлдвэрлэгч олон шагнал авсан байна. Үхрийн борцтой ногоотой цагаан будаатай шүл гэж шүү. Орц үхрийн борц хатаас нь ногоо цагаан будаа хатаас мөг хэрэглэх заавар борцуулан шүлний бэлтгэцээ 1.5 литр усан тээж буцалгана. Буцсны дараа гомонгоо хийж араас гомонгоо будаагаа хийж 10-15 минут чанаа. Урт удаан аялал, халуун өдөр, тасралтгүй зураг авалт, цаг наргүй ажиллах нь зөвхөн оролцогчид бус бүх багийнхан дасар их ядралт. Нэвтрүүлэг хийх гэдэг дэлгэцэн дээр харагдаж байгаагаас хэд дахин их хөдөлмөр тэсвэр шаарддаг ажил шүү дээ. Тиймээс энэ удаад багийнхан Барсагийн байдлыг ойлгож, төвөндөж мөн адил Баавар брендийн борцтой будаатай шүл идэх зөвшөөрөл өгсөн юм. Ирч хүч дархлаагаа дэмжиж, Баавар шүлөө амтархан уугаарай. Явж ирлээ. Гэхдээ өнөөдөр баш их таалагдлаа. Өнөөдрийн аялал. Яг бидний хүүхдүүдийн яг өсч томорсон үед бол англи хэлгүй хүн ер нь байхгүй болно. Ер нь бол тийм. Тэгээд мэрэгжил одоо энэ үеэс илүү л бүр хөгжсөн байх болохоор илүү хөгжүүлэхийн тулд хэл бүхэл тал дээр нь хичээж байна. Хөгжүүлэх гээд. Тэгтээ өөргөө биелүүлэл явж байна. Тэгтээ хүүхдүүдэд ерөөсөө тулгадгүй. Чи ийм бол эсвэл энэ хичээлийг ингэж илүү ингэдэг гэдгүү. Ямаар нэмэрэн дугуулны секцийн хүртэл маш сайн асуудаг. Тэгээ хоол халаач би халаагаагүй л байна л та. Монгол орондоо маш их хайртай. Монгол орн гайхалтай орн шүү дээ. Тэгтээ хөгжлийн хувьд амар хоцрогдоод байгаа нь одоо хүүхдүүд томрох тусам жоохон тэрэн дээр жоохон гонигтай байгаад идэг. Одоо өчнөө л сайхан баялагтай орон өшөө сайхан л хөгжүүлмээр байна шүү дээ. Манай дээдчүүл тийм. Тэгэхээр тэхгүй тэгж чадахгүй улмал болохгүй бүтгүй юм ингээл дордоод ахаа. Тэр нөгөө нэг ингээд миний хүүхдүүд одоо энд ингээд өсөөд хөгжөөд одоо ирээдүйд ингээд амьдрна гэж бодохоор тэрэн дээр л амар гунигэлж байна одоо тэгээд өөрийнхөө хувьд гэр бүлийн хувьд чадхаараа өөрийнхөө салбарт гэдэг шиг тэг хичээгэл. Одоо бол яг энэ салбараараа байгаа. Тэгтээ нөгөө нэг
тэр яг хувийн бизнес чи яг бодоод нэг судалгаа ажилда судалгаанда явагдаа тийм. Одоо яг жүжигчнэрээ ингээ амьдраад бүр пүүл хангалуун амьдран гэдэг бол Монголд бол маш хэцүү шүү дээ. Ер нь бол хэцүү. Одоо ингээл гадаадын одоо орнуудын жүжигчид бол болж байгаа тийм. Тэр угаасаа тоглож байгаа үн ханш тэр угаасаа хүн амын тоогоос эхэлэл тийм. Монголчууд бол би бол одоо ингээд барихуу төр бол бас өмнө нь ингээл юм хом хийжсэн. Одоо бол яг бүр тогтсон яг бизнестэй болох гээд одоо яг судалгаа шинжилгээ бид хоёр хийгээд энэ жилээс бол бодож байна. Яагаад гэвэл хүүхдүүд томорж байна. Бид нар хүүхдүүдийнхээ ирээдүйд баталгаатай юм үлдээх ёстой. Тэгэхгүй одоо ингээд өмнөх залуу шигээ бид хоёр ингээд киноны санал ирэхийг хүлээгээл те. Тэгээд тоглолтоос тоглолтын хооронд те ингээд одоо бол яг давхар уран бүтээлээ хийнгээ давхар орлоготой болъё гэдэг зорилготой амьдарч байгаа. Тийм. Гэтэ ер нь бол би Монголынхаа уран бүтээлчдийг бол хааж өмөрн жүжигчтэй өмөрн ийм зах зээл, ийм нийгэмд харин ч кино урлагийг ингэж хөгжүүлж үдий зэрэгтэй явж байгаа бол амар мундаг байхгүй. Тэгэхгүй хэд их манай монголчууд ингээ урлагаа хэд их шүүмжлээд бүр ингээд хүмүүсийг ингээд ямар ч урам зориггүй болгоод сүүлийн үед болгоод байх юм шиг санагдаад идэв. Алдаж болно штэ. Тэр чин кино ингээ хийхин тулд маш их юм болж байгаа. Хөрөнгө мөнгө улсаас нь ямар ингээ дэмжээд ингээ өгөөд байгаа штэ. Чатгаараа ингээ хийж байгаа. Харин тэр алдсныхаа араас бүр сайн кино ингэж л сайжирна штэ. Тэ Холливуудын бид нар кинонуудыг сайнын л нээлттэйсэн сайнуудыг л үзээд байгаа боловч тийм чи түмэн кино хийгдээд фэлдээд бүр ингээ хачаач юм зөндөл байгаа шүү дээ. Бүр дэлхийд гарсан хэд кинонуудтай харьцуулаад байж бас арай болохгүй гэж бодож байна. Солонгосын зах зээлийн солонгосын ийм ангитай кинонууд ийм байдаг. Монголынхыг гээд ийм зүйл дээр бол би эсрэг байр суурьтай. Харин ч би уран бүтээлчид, жүжигчид, найруулагчидтэй киночтой бүр ингээд баяр үрмэрдэг. Угаасаа мундаг байна. Одоо үеийн кинонуудыг харахад бол миний гоё баавартай шүү дээ. За энэ шүлээ байгаа. Борцтой шүл яаж ч юм гоё тийм. Би бүр ингээд 5 цулын хуушур гэхээр миний шүлс гаждаг. Амин чанарынхаа аяг маань өөрөө ингээд үлтэйгээ хэмжээтэй явж байгаа маа. Ингээд арай халуун болчихоо жоохон яахдагтхөө. Жоохон хөргөдөг. Хүмүүс ч нөгөө янз янзын аялал хүсдэг. Зарим нь юм экстрим аялал хүсдэг. За зарим нь бол ингээл өргөчөө үрэл те. Ингээл маш их хүнд хэцүү аяллыг хүсдэг. За зарим нь бол гадуур яваад гоё газруудаар нь зугаалаад гоё байгаад оройн гоё буудалд буугаад усанд орчоод унтах хүсэлтэй байдаг те. Ихэнх нь л ер нь 3 дахь ах шүү. Лаос улсад аялахад бол тохиромжтой гоё юм. Ер нь Лаос руу манайхан ер нь аялж байгаагүй бах. Тэгэд Лаос хэдийгээр Тайландтайгаа ойрхон хил залгаач гисэн Тайландаас шал өөр орн байна. Ер нь. За 100 г усанд 1 г буюу 1 халбог. Амин чанар уурга хийчихэж байгаа юм. За. Ургаа учлаа одоо хоолой хүлээж байгаа шүү дээ. Өнөөдөр бас ер нь өлслөө шүү. Одоо миний боддог ч гэжтэй тэгэл одоо ер нь амьдралын явцад хүн чинь тэгээ боддог болдог юм байна. Одоо ингээ яг бодож байгаа юм маань юу гэхээр монголчууд маань нөгөө нэг альва өвчлөл хүнд хэцүү зовлон ингээ яг нүүр тулсан үедээ арга хэмжээ авдаг. Тэ? Тэгэхээр ерөнхийдөө нөгөө үлийн үр гэдэг чинь амьдралын бүхэл хэлбэрт үйлчлдэг хууль гэж байгаа байхгүй. Надад нэг эмч хэлсэн. Тэр эмч юу гэж хэлсэн бэ гэхээр одоо ингээл хүмүүс хорт хавдар гэж ярьж байна. Хавдар гэл энэ бол монголчуудын амар эмзэг асуудал болсон. Гэхдээ хавдар бол өнөөдөр оргуу хоосон байж яснаа маргааш гинт гараад ирдэг өвчин бол биш ээ. Энэ бол амьдралын хэм маягийн өвчин.
гэж хэлж байгаа юм. Амьдралын хэм маягийн өвчин гэдэг нь юу гэхээр нэгдүгээрт буруу амьдралын хэм маяг. Хооллолт, арх дарс, нойр, стресс, дээрэс нь хэрэглээ. Монголчуудын бидний нөгөө бүх юм амьдралын стандартгүй болсон бүх юм аимшигтай буруу болсны нэг илэрхийлэл бол ингээд хүүхдүүдийн сургуулийн ханыг бодохтой аваачаад хамгийн хямдхан бодгийг авчираад ботчдаг. Тэр нь формальдегид гэдэг аимшигтай хор ялгаруулж идэг. Тэгээд тэнд нь бид нэр хүүхдүүдэд бөөнөр наваачаад өдөржингөө байлгадаг. Хүүхдүүд тэр формальдегид дээр амьсгалдаг. Тэ? Тэгээ агаарын бохирдол бид нэр өөрсдөө утаа хортоо гэдгийг бүгд мэддэг мөртлөө өөр яах юм тэгэл хайчиж чадахгүй. Энэ болгоноос ч өвчлөлийн суурь тавигдана. Гимтлээс хүртэл хавдрын суурь тавигддаг гэж надад хэлчихсэн байхгүй. Тэгэнгუთ ерөөсөө зөвлөгөө тэр юм чи надад зөвлөсөн зөвлөгөө юу гэхээр нэгдүгээрт өөрийнхөө чадах зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр амьдралын хэм маягаа өөрчлөх хэрэгтэй. Хооллолтоо өөрчлөх хэрэгтэй. Амралтаа зохицуулж сурах хэрэгтэй тий. Өөрөөсөө шалтгааллах бүх юмыг өөрчлөх юм бол тэр эрсдэл буурална гэж. Тэгээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Яг болцоо. Одоо унтраагаад яалаад идэн ямар гоё юм бэ? Хөөх энэ тайгын баавар гэдэг чи ямар гоё юм бэ? Энэ цайгаа задлаад ууж болох юм уу? Тэгээ хэлэлтэй. Яа. Ногоон санг нь утгаж чагаад. Би энэ хоолыг өнөөдөр бүгдийг нэт. Яа. Энэ старт гэдэг хоол. Борцсон амар гоё юм байна. Үнэхээр амттай хоол энэ бүр. Яа, энэ ногоон сонгоны амт нэмэгдээд бүр. Ингээ хөрхөн онгочдөг. Тэгээ би одоо уг нь өдөрт нэгийг идэх хэвээр. Хөлс гарч штэ. Өдөрт нэгийг идэх хэвээр. Гэтэ би өнөөдөр сайхан хоол идсэн учраас 2 иднэ. Голдон гэж хэлээд байсан. Энэ шоколадныг та нарт мэдгийм уу да энэ хараад. Шоколад нь хүртэл Монгол гэрээ хэлбэртэй. Ямар вэ? Өдөржингөө явж жагаад ядарч жагаад оройн тухтай буудалд гой хоол идээд гой амттай идээд усанд орчоод унтах шиг сайхан юм байхгүй. За. Баярлаа. Сайхан өдөр бидгийсэн 25-ында манай BJ Travel-ийнда баярлаа. Одоо та хоёр манай өрөөс гарч болно. Айгу илдээр хэллээ шүү. Баярлаа. Одоо та хоёр манай өрөөс гарч болно. Одоо би нэг нүцгэн шалд өрөөндөө явж болох уу? Сая би нэг юу яасан хөтөч охиндоо нэг санал болгосон тэгээ төрхөөлж үзэж жагаад бас сэтгэлийн асууна. Яг энэ хугацаанд би түрхэд үзээ, би чамд ерөөсө удлаа юм хэлгээ чи энийг бүр ингээд түрхэд үз таалагдуул чи ингээд худалдаж аваад яваараа гэсэн чинь тэгнэ гэдгсэн. Яг үгүй одоо эн чинь нөгөө ийм хурц нартай тэгээд байнгын хөлрөөл нөгөө нэг нарны тоос буддаг ингээд урсаал тий. Тэгэхээр нарандаас ингэж энэ үед бол яалтчгүй сайн бүтээгдэхүүн хэрэглэхгүй л болохгүй. Өнөөдөр Селеногийнхоо нарны тосыг төрсөн. Селеногийн одоо энэ үүдэлстэй нарны тос чинь арсыг бүр маш сайн хамгаална. Би тэгээд одоо яг 10 хоног түрхэд халуун орноос цав цагаа харж үзүүлье. Яана. Юу ингээ арсан нөгөө нэг цэвэрлж мөврлөл усанд ороод ингээ яг амрах гад байж байгаа энэ явцлын эмхтэй хүнд ингээд нэмээд жаргалтай. Бүх ажил дууссан. За. Ер нь унтида та нар минь намайгаа нэг одоо 50 амрааж болно. Энэхүү лаустай хадал явдал маргаан инээд хөөрөөр дүүрэн нэг өдөр өндөрлөж байна. Харин маргааш тэднийг цоо шинуулс
цоо шин орчин хүлээж байна. Лаосаас хөдөлж зүүн өмнөд Азийн хамгийн хөл хөдөлгөөнтэй аялал жуулчлалаараа алдартай Таиланд улсыг зорих гэж байна. Таиландын их хотын амьдрал, шин сорилт, шин хүмүүс. Манай хоёр оролцогчийг чухам юу хүлээж байгаа бол дараагийн шин дугаараар иргэн уулзъя. Түр баяртай үзэгчдээ. Та хоёр одоо ингээд хүн бүтэн сэрээчгүй байхад ингээд орж ирчээд шууд ингээд камер тавьчаад яг ийм нөхцөлд юу бодогдох вэ? Амар баяртай байна. Дахиагаа чанаад хэрчээд уутныг аваавчаан. Тэгэхээр ерөөсөө нэг төгрөгч чухал. Тэ нараа. Нэг төгрөгний зөрүүгээр ч ялах боломжтой юм байлээ. Хүсэлтэгч маань энд байсан юм биш. Амар том яриад айлан дуулах чиний минь хоолойтой. Айлхан өнгөрөө